За сайн байцгаана уу. Хувийн байшингаа ямар ч тоггүй газар, дэд бүтцэхгүй тоггүй газарт байшин барьж байгаа хүн байна. Намаа Билгээ гэдэг инх билэг. За тэгээд энэ байшингийнхаа талаар ярихад бол нарны эрчим хүчээр бүх цахилгаан хэрэглээгээ шийднэ. Тэгээд энэ байшингаа барих аялалдаа та нарыг бас оролцуулъя гэж бодлоо. Тэгээд цаашдаа би өмнө бол нэг юм блог хийж байгаагүй. Энэ бол одоо ягаад ч юм бас хийж үтмээр санагдаад миний бас өөрийн хобби сонирхлынхаа дагуу өөрийнхөө байшинд одоо туршилт болгоё доо. Тэгээд хаана зөв юм хийх нь үү, хаана алдах нь үү, тэр бүгдийг та нартайгаа цуг хуваалцъя. Хаанаас ямар материал авав, хаана яаж ашиглав гэдэг бүх юмаа би ярьж авах болно. Ийм алслагдмал энэ бүс нутагт байрлаж байгаа. Орох хэсэг нэгээр орж ирнэ. За энд нэг хаалга суух шүү. За энд болохоор ингээд зурагтаа байршуулна. Нэг хамтлагны өрөө. За энд хоёр дахь хамтлагны өрөө. За энэ техникийн өрөө. За энэ маань болохоор наадын цэврийн өрөө. Одоогор бол зөвхөн энэ камин зүг харгалж байгаа. Камин галерейгаас Eco Камин гэдэг брендийн камин зүг ашиглаж байна. За энэ камин зүгхны маань бас нэг давуу тал нэг гэхээр ерөөсөө өөрөө давхар кабинтэй гэсэн үг. Одоо энэ шатаах зүг маань эндээс харагдаж байгаа. Энэний хайрцаг нь доторх хайрцаг гэдэг зарчмаар явчихж байгаа. Тэгэхээр энэ арын энэ хэсэг рүүгээ дулаан ялгаруулахгүй зөвхөн нүүр энэ хэсгээр ингээд дулаан ялгарнаа. Ийм учраас би тэд анхандаа каминыхаа арталд ямар нэгэн юм чулуун болоо төлөвлөөгүй байсан. Хоошоогоо нэг халт өгөхгүй юм чинь гэдэг үгнээс ямар нэгэн арын ханыг одоо хүмүүс нэг юм чулуугаар хийгээл бэлтаа наагаал ингэдэж шүү дээ. Тийм хамгаалт бид нар хийгээгүй байсан. Гэхдээ ер нь бол хийх ёстой юм байна. Хэдийгээр хоошоогоо халахгүй байгаа ч гэсэн одоо та бүгд харж байгаа энэ халахгүй байгаа нэрийг нь ямар болоогүй байгаа. Гэхдээ яг халж байгаа төвшнөөсөө дээшээгээ байнгын юм галгаатай үед бол ингээд голцоо яр хэсгэрээ ингээд авирхаа гарч эхэлсэн. Энэ нь болохоор цэвэр нэг Орос палк юу гэдэг лээ? Рек. Тийм Орос рек байгаа. Тийм учраас энийг одоо буруу хийсэн юм засаад одоо энэ хийсэн рек эвдэлтэй биш. Сурж штэ тийм ээ. Буруу хийсэн юм засаад хамгаалт хий гэж бодлоо. Хийхээс өөр аргагүй боллоо. Яг хийж үзэл мэдж байна, туршиж байна. Тэгээ та бүгдийг бас битгий ингэж алдаа гаргаасай гэсэндээ маш хямдхан шийдэл одоо бодож оллоо. Тэр юу гэхээр би нэг бас түүх ярьж игээ. Манай аав загасчлах дуртай хүн байдаг. Тэгээд авч явдаг өвлийн майханд нь даа зориулаад нэг юм зуух хэлсэн. За тэр зуухныхаа ар хэсэг нь болохоор ийм металл юм хавтан зүсүүлээд зуухныхаа арталд гагнуулаад тэгж одоо дулааныг нь тусгаарлаж байгаа. Тийм нэг юм төхөөрөмж гэх юм уу та одоо тийм хавтан нэмж байршуулсан. За тэр хавтангийнхаа зарчмыг энэ дээр ашиглая гэж бодлоо. За ингээд нэг 80 см-ийн зузаантай энэ өндрийнхэн дагуу хавтан байршуулъя. Ханаасаа хөндөй. Аргашаага халаалт өгөхгүй. Тэгэхээр явж тэр хавтангаа авъя. Тэгээд та бүгд надтай цуг яваарай хэдүүлээ. Энэний шийдлийг хийцгээе. Дээврийн төмөр дан стил хийхээ гэдэг. Нэг юм гоё газар байна. Ингээд төрөл бүрийн дээврүүд, төмөрнүүд байна. За би болохоор манай дээвэр яндан маань хар өнгөтэй юм чи бас энэ хар өнгөөр хийчихье гэж бодоод байна.
Энэ гоё цэвэрхэн болох байхаа. Элдв янзын нөгөө хэмээ ерөөсөө ашиглахгүй. Зүгээр гоё хээг ингээ хараар хийчнэ. За ингээд орой ганц стил. За сайн бацхан уу. За юу. Иш нөгөө камин биш үү? Тэрний арт талд нөгөө танаа энэ шиг ингээд юм хийчмээр байна. Энэ хар чи хэдийн зузаантай байлээ төмөрнө? 35-тай, 12, 040-тэй, 14. Энэ 040-тэй. Одоо энэ танаа эн чинь бол амар хал. Нэг халахгүй юм те. Би нөгөө шууд рекер хийгээд рекний хаа тэгсэн чинь нөгөө энэ рекний чинь нөгөө ярнаас нь ингээд юу давирхаа гараад идэв. Каминагалс. Тэгээ нэг юм төмрөөр яг жоохон тусгаарлах санаатай байгаа. Тэгээ одоо нэгд хийцэн юмыг баахан рекэ зүсээ дахиад одоо юм цементартаа багтаа 80 юм яаж яхаар арай өөр амархан шийдлэл яагаад байна л та. Иннээс тэгвэл ингэж хоёлаа 80-тайгаар 80 санжийн өргөнтэй тэгэнгүүтээ за нэг 240-тэй байх толгоо 240 доогуур нэг халах штэ. Хоёулаа тэгвэл 240-оор нэгийг л авна. Тэг. 240-оор нэгийг аваад тэгээд 80-тайгаар та зөв цэвэрхэн зүсэд. За 240-тэй хоёулаа нэгийг л авах юм. Тэгэл болоо. За 240-тэй нэгийг 80 өргөнтэйгээр аваад та хуульчч болно шүү дээ. Тэгвэл та нэг өвтөхөө хуулаа багаж нь багтахаар хуулаа. За 33 600 зул. Яаж идэм бэ харъя. За ингэж гаргаа. Гой нөө. Ийм зүсдэг юм автомат хайч байд юм уу те? Ваа яа. Хараад байна. Зөрөс тийм хайсан. Ваа. Ингээд хайчилчихдээ биш. Дэрил шиг те батарейтай. За энэ хараа яа. Энэ өөрөөрөө одоо өргөн хитээ. Метр. Тий 1 метр шүү дээ. Ингээ авчил таа. Өргөн тусмаа сайн биз тийм ээ. Өргөн тусмаа сайн. За ингээд хуйлаад өгч. За авчлаа ямар ч байсан. Би нэг 80-тай зүсчий гэж утсан чинь энэ нөгөө төмөр маань өөрөө 1 метрийн өргөнтэй юм байна. Тэгээ өргөн тусмаа сайн биз. Тэгээд хоёр болонд нь нэг тогтоогч хийгээд тэгээд 50 дээр дахиад дунд нь нэг хийгээд ихгүй бол ингээд бум ингээд холхигноод авах. Тэгэхээр 250-тай авсан юм чинь ер нь босоогоороо 5 3 игнийхний 15 ширхэг тогтоогч аваад хийчихье гэж бодож байна. Одоо хэдүүл тогтоогч руугаа явъя. Ойл төв маань онгоосон байх гэж найдаж байна. Цаахан чөлөөтэй байна. Замын хөдөлгөөн өдөр бол авир болдог. За утаа бол байна. Утаа байна шүү. За тэнд нэг арай л өөр юм шатаагаад байна шүү дарга. Дарга энэ дараа нэг арай өөр юм шатаагаад байна шүү дарга. За 100 айл төв маань бол энэ байна. 100 айл төв маань хар болж байгаа. Онгоогоогүй байна. Аха нээч 10-аас онгоогоот нь ганц юм аваад гарах юм биш үү? Удахгүй. 10-аас өмнө ирэх юм. 10-аас өмнө ирвэл зогсоод байдаг юм байна. За хоёр шугам руугаа орно. Шугам руугаа орно шүү. Шугам руугаа орно. Ажаач. Ой. На. Горов зэрэг камертон шүү. За 100 айл төв дээр ирлээ. Одоо цаг 9:39. Хүлээ да. За 10:01 үс ил бужигнал их. Орой.
Хэдэн энэ тогтогч аваад байгаа шүү дээ. Энэ хэдэн санаж вэ? Энийг ингээл хэд вэ? Ахта 15 өгч юм дөө. 1200. Нэг ийдээ авах. Энэ 5 ватт. 3000 кельвинаас 5 ватт. Энэ гэрэл за шараас модон дээр ихгүй. Харагдана. Тэгээд унтраалаа гэдэг. За нэг бас гэрэл бэлээ аваад амжичлөө. Гэрэл авлаа. Унтраалгаар зэтгэ авлаа. Нилэм авлаа. Бас хаашд хэрэглэхээс шүү. За тэгээд ямар ч гэрлэлээ бас авчлаа. За энэ тогтоогч харуулъя. Энэ нэг юм тогтоогч байгаа. За энэ болохоор яг ингэ авагдана. За тэгээд энэ дотроо ийм тийм. Энийг ингээд хан руугаа авдаа ялаа гэдэг хан руугаа тогтоогоо. Хийстэй хан руугаа тогтоогоод шүрүүпний толгойн энэ хэсэгт аваад ирнэ. Тэгээд листээ тавьж яагаад листээ энэ дээр хавчуулаад тэгээд гоорч. Тэнгүүч лист маань яг энэ зураас нь хэсэг. Ханнаас 3 см юм байна. Нүгэн дээрээс. За одоо явж ухсарна да. Гараа явж байна хотоос. Энэ яг хажууд богоо. Төвтөний ганц нэг юм биш. Тэдрийг авчлаа. Хамгийн түрүүнд камин халаалтынхаа асуудлыг шийднэ. Та хэд бас харуулъя. Дараагийн харуулах зүйл бол цахилгаан. Манай одоо энэ байшин баригдаж байгаа газар нь ерөөсөө төвийн ямар ч эрчим хүч байхгүй. Хэрэглэхийг хүсэхгүй байна дээрээс нь. Яагаад тэгэхээр өмнө нь бол одоо манай эхнэр нэг амралтын газар ажиллаж байсан. Өөрөө бариад ингээд ажиллаж байсан. Хамгийн одоо хэцүү тогны асуудал байдаг. Тэгэл хэдэн дөгөрөг хийн тэр нь ерөөсөө бараг 80-90% нь бараг тогны мөнгөд өвөл халаалтын зардалтай. Сая нөгөө тогны үн нэмэгдсэн. Хуучин одоо манай эхнэрийн тэр амралтын газар чинь яг өвөл эд хүүтний үеэр ингээд бараг 14-5 сая төгрөг цахилгааны зардал. Тэг яг энэ юунд хөвчлээ юм тэр цахилгааны хэрэглээнийх нь бараг 80-90% нь ерөөсөө цэвэр халаалтанд зарцуулагдчихсан. Энд бол би хизээч тогоор халаахыг хүсээгүй. 100% off grid. Нэг компани нэг өрөө байд юм да. Нар нэг хэмжил хийлгэхгүй гэдээ бас гоё үг байгаа шүү. Үнэлтэй. Нарны систем бол эхлээд эхний нөгөө хөрөнгө оруулалт нь бол нэлээд өндөр шаарддаг. Гэхдээ одоо манайх шиг юм нөхцөлд бол одоо юу гэдэг хамгийн ойрын тог 10 км-ийн цаана байгаа үед бол баг төвийн шугам татна. За тэгээд дараа нь сар болгон бас төвийн шугамныхаа нөгөө хэрэгэлсэн тогныхоо мөнгийг төлнө. Тэгэхээр ер нь зардал бол маш өндөртэй. Манай хувьд бол зөвхөн тэр шугам татах мөнгөөрөө нарны эрчим хүчний систем худалдаж аваад өсөрчих юм бол манай хэрэглээнд бол ямар ч асуудалгүй манай хэрэглээг бол бүтэн хангана. Дээрээс нь сарын төлбөр байхгүй, налахт энэ нэг барилгын материалын дэлгүүр өгдөг миний нэг байнга ортой. Ишигээ энэ яараа. Картонаа. Эндээс нэг силикон авах хэрэгтэй байгаа. Тэр силикон авч аваад байгаа. Налахт энэ мандах гэдэг дэлгүүр юм. Баруун талд энэ барилгын материалын дэлгүүр. Энэ олон жил ажиллаж байгаа дэлгүүр.
Бүр хөрх юмтай. Бас дэлгүүр байгаа. За силиконо ямар ч байсан авчлаа. Тэгээд 32,500-аар 5 ширхэг юм силикон авч байна. Дэлгүүрээс. За. Хөтлөө. Дайшиг авч яваа. Хотоос гараад ирсэн. Тэнгэр ирсэн. Зэнхэр болоод явчихж байгаа шүү. За цагаагаар бол сайхан байна. Энд бол ямар ч тийм тог байхгүй. Одоо генератор л байглаа. Дэше гарч байгаа. За нэг юм байшаа. Байшингийн дээр байгаа хоёр яндан. Энэ нь бол камин зуухны янда. Энэ нь болохоор барилгын маань бүх агаржуултыг энэ холоо гаргаж байгаа. Энийг болохоор камин зууха камин гэлрээс авсан. Энэ яндаг болохоор агаржуултын яндаг болохоор Ростовоос. За энэ хаалганы хувьд болохоор юм Торекс гэдэг Мишелтэй гэдэг Орос хаалга. Хасах 40 градуст тэсвэртэй юм хаалга байгаа Орос хаалга. Яа. Нүхнүүдээ гаргачлаа. Шууд доошогоо 5 гээ 3 игнэ. Нүхнүүдээ гаргацаа. Одоо энийг тогтооноо. Энэ нүхийг гаргахад ийм өргөм ашиглалаа. Бараг бүтнээр нь дүрцэн ч болохоор л бил. Тэгээд яг цаах. Тэгээд хажуунаасаа ингэж харагдаж байна. Заатай бол. Тэгээд энэ нөхрийг одоо ингээл нэгсэндээ хан дээрээ бэхлээл. Тэгээ наа талаас нь энэ тагаараа бариад тогтоочихно гэсэн үг. За тэгээд ийм болж байна. Энэ одоо хамгийн сүүлийнх нь доор орох.
Ямар ч хэсэн өнөөдрийн ажил маань ингээ боллоо. Ингээд ийм ханаа ямар ч үсэ хийчлээ. Нөгөө хойтлын одоо эрэкэ бол яахгүй. Одоо энүүгээр бас хүүтэн агаар маань энэ доогуур нь ороод энэ дундуур яваад бас энд хуримтлагдж байгаа халуун агаарыг бас хөөх юм байгаа. Хоёр тишээ. Тэгэхээр энэ хойшоогоо бол одоо халт бол өгөхгүй. За нэг юм боллоо. Тэгээд ийм төсвөрхөн аргаар ийм каминыхаа арталыг бас хийж болох нэ. Надад бол тэгтээ таалагдчихлаа. Гой хар өнгөтэй, маат хар өнгөтэй. Би бажгүй л харагдчихна. За одоо бидний дараагийн ажил болохоор одоо эндээ гэрлүүд суулгана. За энэ хэсгийн энэ өрөөний энэ хэсэгт нь болохоор 5 ваттын 4 ширхэг LED гэрэл. Энэ хэсэгт нь бас 4 ширхэг. Нийтдээ энэ өрөөнд зочны өрөөндөө болохоор 40 ватт. Нэг унтлахны өрөөнд 20 ватт. Эдлэгт 20 гэд ингээд 80 ваттын гэрэл суйрлуулнаа энэ өрөөнүүдтэй. За 0-ийн өрөө мэдээж 2 ширхэг 5 ваттын гэрэл. За энэ техникийн өрөөнд бас нэг 2 ширхэг 5 ваттын гэрэл. Ингээд нийтдээ энэ барилгын маань, энэ байшингийн маань бүх гэрлийг асаахад ерөөсөө нэг 100 ватт цаг буюу 0.1 киловатт зарцуулна. За энэ дээр одоо манай нарны панел систем. За тэгэнгүүтээ Starlink, за смарт зурагт, интернет гэдэг бүх юма бид нар одоо суулганаа дараагийн юм дээр. За тэгээд дараагийн ангийг үзээрэй. Ямар ч бичлэгнүүдээ хийгээд аль болох ойрхон тавиад ахыг хийчихье. Яг бол байнга бол амлаж чадахгүй. Тэгтээ яг өнөөдрийн хувьд нэг юм хийгээд туршиж үзлээ. Тэгээд та нар таалагдчихвэл дараагийн юмнуудаараа бичлэгүүдээр эргээд уулзцгаая. За маргааш бас гадаа хийгдэх ажлуудаас за энэ дээврийн дотор талыг нээн. За дээврийн дотор тал гэж одоо би голын хэсгүүдийг хийнэ. За террас маань бол гоё болж байна. За тэгээд энэ удаагийн дугаараа ингээд үүгээр өндөрлөе. Маргааш тэгээд дээвэр мэврээ юм хийгээд ирэхэд би дахиад бичлэгийг үүгээд дараагийн анги болгоод оруулчихна. За ер нь тэгээд энэ байшингаа дуусгасны дараа энэ одоо манай ээж аав хоёрын лагер болох юм байшин байгаа. Ер нь бол бидэд энэ байшин руугаа орноо. За энэ байшин маань одоо өвлийн цагт ч гэсэн яаж дулаахан байшин байж болдог вэ гэдгийг би харуулахыг зорно. Дараагийн бичлэгүүдээр. Тэгэхээр энэ удаа бол эхнээс нь бичиж чадсангүй сая л одоо ер нь бичлэг хийчихээ. Ер нь ингээ бас нэг сонирхолтой байх юм болов уу гэж бодоод саяхлаа одоо бичлэг хийж эхэлж байна. Өнөөдрөөс л гэсэн үг. Тэгэхээр дараагийн байшингаа болохоор одоо энэ байшингаа бол эхнээс нь үзүүлнэ. За өвлийн хулиралт гадаа хасах одоо градустай байхад яаж байшин барьж болдгийг, яаж дулаахан байшин барьж болдгийг үзүүлье, харуулъя. Тэгээд би энэ дундаас одоо энэ барилгын материалууд нь зарж байгаа компани, нийлүүлж байгаа компаниудаас би ямар ч тийм спонсоршип энэ юу гэдэг тийм юм аваагүй шүү. Би өнөөдрийн одоо гарсан тэр газруудын төлбөрүүдийг бүгднгийн төлөөл явсан. Цааш даач тэгсэн тэгэн зүг.